Хүүхдийн эрхийн тухай хууль 2-р бүлэг 5-2 Хүүхэд эрүүл өсч боожих, аюулгүй орчинд амьдрах, альва хүчирхийллээс ангид байх хэрэгтэй. 5-3 Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг эх нь гэрэлтэд цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх хэрэгтэй. 7-1 Хүүхэд гэмт хэрэг, зөрчил, хүчирхийлэл, бие махбодын шийтгэл, сэтгэл санааны дарамт, үл хайхрах байдал болон мүлжлэгийн альва хэлбэрээс нийгмийн бүх орчинд хамгаалагдах хэрэгтэй. Цагаан дээр хараар бичсэн энэ хууль цаасан дээр л оршиж байна. 2017 оны 8-р сарын 17 Эрдэнэт хотод өсвөр насны 2 охин 9 давхар орон сууцны дээвэр дээрээс үсрэв. 2021 оны 10-р сарын 31 Сураггүй алга болсон сурагч охины цогцос олдов. Түүний хажууд 21 настай найз залуу нь өөрийгөө буудан хороосон байдалтай байв. 2021 оны 12-р сарын 21 8-р ангийн 2 сурагч охин 21 настай залуугийн хамт амиа хорлох үйлдэл хийв. Дээрх хэрэгүүдэд нийтлэг асуудал байгаа нь томчууд хүүхдийн хүсэл сонирхол, үзэл бодлыг хүндэтгэдэггүй, үл ойшоодог, өөрсдөөс нь том чадалтаадаа хүчирхийлдэг гэх асуудал. Заартайгаа ирдэггүй амьдралд зааж зөвлөх хөнгөөгөөс хөл алдаж, хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагт хүмүүжиж байгаа хүүхдүүдийн асуудлыг тэгээсдэг энэ удаад хөндөх болно. Хүүхдийг цаастай зүрэлдэг. Цаасан дээр юу бичгээс хамаарч амьшийн зохиол, гэмт хэрэг, аимшиг, аль эсвэл нийтэд хэрэгтэй бүтээл туурууж болно. Үүнтэй жил хүүхдэд хэрхэн үлгэрлэж, юу зааж нэгийг бодогдуулж, хоёрыг тунгаахад хөтлөх болно. Гадаа хүйтэн дотор жиндүүхэн орчинд 16 хүүхэд хүмүүжиж байна. 2017 оноос хүүхдийн хорих гэх нэршлээс татгалзаж сургалт хүмүүжлийн тусгай байгууллага болсон. Гэвч хагас 100 жилийн насжилттай мэрэгжлийн хяналтын байгууллагаас ашиглалтын шаардлага хангахгүй гэх дүгнэлтийг гаргасан ч энд хүүхдүүд өсч торнон бас багш сэтгэл зүйчдийнхээ тусламжтай хүмүүжж байгаамаа. Бид энэ хаалттай хаалганы цаанаас хүмүүжигч хүүхдүүдтэй сэтгэл зүйч нийгмийн ажилтнтай ярилцаж энэхүү дугаарыг бэлтгэхийн тулд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт 3 удаагийн албан тоот хүсэлт илгээсэн ч татгалзсан хариу авсан юм. Эцэст нь хүний эрхийн үндэсний комисс хандаж хамтран ажиллах санал гаргасны дагуу ажлын хэсэгтээ хамтран ажилласнаа нэнэ. Хорих яллаар шийтгүүлсэн өсвөр насны хүнд хорих ангид ял идэлж гэн гэдэг сэтгхүү болоод орчны тийм мэдрэмжийг төрүүлэхгүй байх үүднээс сургалтын хүмүүжлийн чанартай үйл ажиллагааг явуулах байдлаар энэ томьёолын анх ороод орсон байдаг. За мөн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагыг энэ байгууллагын нөхцөлийг ямар нөхцөлтэй байх юм хуулиар тогтоохороос мөн хуульчилсан. За гэвч энэ хуулийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллагын нөхцөлийн талаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль буюу тухайн мөн онд бүрдэгдсэн хуулийн хүрээнд бол бас огт тусгагдаагүй ингээ явж ирсэн хяншилтын хүрээнд 2022 оны 1-р сарын 7 хүүхдийн сургалт хүмүүжлийн тусгай байгууллага. Энд бид 2 хүмүүжигчтэй уулзлаа. Тэд ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 дахь ангийн сурагч. Тэд юу ярьж, их сурвалжууд ямар дүгнэлт хийхийг онцлоё. Ял шийтгүүлж нийгмээс тусгаарлагдсан байгаа ч тэдний дотор дэврэн хүсэл мөрөөдөл, тэмүүлэл бас айдас оршдог. Эндээс гараад хамгийн түрүүнд юу хийх гэж бодож байна? Яг нэг ямар ч нэг цайны газар цай сүү уйл гэж бодчих. Тий. Тэгээд юу гоо? Тэгэл ээжтэйгээ уулзсан. Нутагтаа л очсон тал гэж ээж гэж нэртэй бүгд уулзсан. Гэтэ ягаад хамгийн түрүүнд цай уу? Бичгүй хэрэгтэй санагдаад байна. Бас сүүн уу юм уу? Дахиад шинээр мэдлж байгаа гэсэн үг байхгүй ерөөс. Гадаа сонсож меморн гэдэг чинь. Тийм дуу маань нэг хальт сонсонгууд нэг сэтгэл санаа жоо хоёрддаг байхгүй. Тий.
гадаас болоо яваад ирэхэл. Тэгэд нөө бид нэр бас 7 сарын 5-нд нөө дэргэлэгчийн өршөөл гээд 21-нд болсон. Тэрэнд бол амар итгэжсэн хүүхдүүд. За гараад яг тэрүүгээр хүүхдүүд амар ухамсартай байсан. Би бүх юм ойлгоц. Гараад тгий шүү биш бүгд яг юм аа бичээд бичсэн. Ээжтэй хүртэл уцс цагцсан бүр гарна гэдэгц. Тэгэл яг өршөөл гардгийг нэг 6-нд гараад 7-нд нь тэгэл үйл алгацсан их. Гаргаагүй. Тэгэл юу зарим хүмүүсийн бол гаргасан л. Тэр үед бас хэцүү л байсан. Нэг үл. Ээжигээ санаж гин үү ямар юм байсан? Санахгүй юм. Жохон байсан болохоор. Аав ч юм болохоор ямар юм байсан хинтээ сур хүртлээ. Чи хүнтэй сууртал бол гайвал гэсэн л. Ер нь бол нэг тийм аауд байдаг шүү дээ. Тийм л. Тэгээ яг тэ нэг өдөө суугаад тэр хүн дууруу татсан юм. Яасан ч мэдгүй. Тэгэл ашиг мэрх гэл үзсэн. Аав ээж хоёроо салахад чи айлын ганц хүүхэд байсан. Тэ. Тэгэл аав ч юм бол нэг хүүхэдтэй хүнтэй суугаад тэгэл нөгөө эхнэрийнх нь хүүхдийг бол зодох уу? Тэрнтэй бол тэгэл зүгээр хэрцтэй. Чамайг л зодоод. Тэ. Тэгэл би ч зүгтээ очиж байсан. Гэртээ ер нь байдгүй найзуудтайгаа нийлээд яваадсан. Тэгэл дууд найз чинь дууд шүү дээ. Зодвол матвал хандаа хүрээд ирнэ тэрийг л тэгж хүрэл ирнэ. Тэгэл гараалахгүй шүү. Ашигтай л өгдөг. Ашигтай юм хэрэглээл. Тэр нь тэгж явж исэн буруу байсан юм лээ. Бас тэдээ тэг зоддог гэсэн чинь бас зөөр ойлголыг хэлж ирж исэн бол зөөрлөх гэсэн баг. Тэгтээ тухайн үед намайг тийм хайрлж бас саламжилдаг юм байгаагүй л дээ. Гэтэ яг зүгээр. Хамгийн гол нь хүүхдүүдийн эцэг эхчүүд үл хайхрах болон янз бүрийн тийм асуудлаас болоод хүүхдүүд гэрээсээ дайждаг. Дайдсан хүүхдүүд болохоор гадуур яваад тэр гадуур явснаас мөнгөгүй болно, PC тоглоомд орно, найз нөхдөд буруу найз нөхдөд сонгоно, найз нөхдөд дагаж яваад ямар нэгэн гэмт хэрэгт үйлддэг. Ярилцж үзчихсэн үү артагаар? Үзэж. Чи оролцож ирсэн үү ярилцахыг? Нэ тухайн үед тийм мэдүүлсэн байхгүй. Заахан юмч. 10. Нэг тийм үс зодоод юм чи үг хэрэг. Анх удаага хэрэг хийгээд яар шийтгүүлсэн үү? Тэ. Анхныхаа одоо нэг үйлсэн гэмт хэрэг дээрээ ядлаа. Тэ. Анхныхаа. Ер нь одоо ингэ бодохоор хин нэгэнд гомдвол хин хамгийн их гомддог. Ээжтэй л гомдтой юм дөө. Тэр үед байсан болоос өөрлөх гэсэн. Миний амьдралч. Гэтэ одоо бол гомдохгүй. Биенд орж ирээд нэг одоо албаагч тооны боёнарч юм. Хэлэлч үзэр. Санаад. Хамгийн их баярлдаг хүн чи юм. Миний хамгийн их баярлдаг манай эмээ байна. Эмээ хоёр. Тэ. Одоо байдаг уу? Яа. Одоо чамайг хин эргэж ирдэг. Одоо ирж ирдэг нь ч манай өвөө юм л дөө. Жилд нэг хоёр нэртэй. Аав нь авч ирэхгүй шүү. бач байхгүй юу? Гэр бүлийн төлөвлөлт их муу байна. Тэ гэр бүлийн төлөвлөлт муу байхын хажуугаар нэг салалт гэдэг юм гараад ирж байгаа. Чив дээрийн дундаас гарсан хүүхэд чив дээрээ салахад, намайг эхнэрээсээ салахад, намайг нөхрөөсөө салахад тэр хүүхэд ямар хүн болж хүмүүжих вэ? Тэр хүнд хараа хяналт хэн тавих вэ те? Тэр хүүхдийн одоо өсөлт хөгжил, нийгмийн амьдралд оролцох те тэгэл ирээдүйд бие хүн болж төлөвшөхт нь хэн хариуцлага хүлээх вэ гэдэг ерөөсө боддгоо. Хүүхэд гэмт хэрэг үлдэж байна, хүүхэд гэмт хэрэг төртөж хохирж байна гэдэг бол эцсийн дүндээ бол хүүхдийн буруу гэж ойлгоход бол хүндрэлтэй шүү дээ. Эцсийн дүндээ бол энэ бол гэр бүлийн анх дахь орчин буюу эцэг эхчүүдийн асран хамгаалагч нарын шууд нөлөөнөөс үүдэлтэйгээр хүүхэд гэмт хэргийн хоригч болж байна. Эсвэл одоо гэмт хэргийн холбогдож болж байна, үл хайрах хүчирхийллийн золиос болж байна гэсэн үг. Боломжийн амьдралтай, боломжийн амьдралтайгийн хэрээр эцэг эхчүүд нь хүүхдэд зарцуулах цаг нь маш хомс байдаг. Тэрнээс шалтгаалаад найз нөхдөд даган дуурайж тэр мас орлох байц хэрэглэх тийм эрсдэл гардаг байна. Одоо хулгайлах гэмт хэрэгээр шийдэгдсэн хариуцлуудын хувьд нэгдүгээрт арга гэрийн
боломж болцоо мó анх дахь хэрэгцээгээр нь хангаж өгдөг. Нэгдүгээрт, хоёрдугаарт тухайн хүүхдүүдийг одоо компьютер тоглоом тийм ээ PC тоглоомын тэр тоглоомоос хараат болсноос шалтгаалаад эцэг эхчүүд нь тэр талаарх тоглоомыг одоо тоглоулахын тулд мөнгө өгдөг. Мөнгө олох зорилгоо тэр тоглоомыг тоглох шаардлагатай байгаа учраас мөнгө олох зорилгоор тэр хүүхдүүдээс хулгай их гэмт хэрэгт холбогдох шалтгаан нөхцөл болоод байгаа. Маа авч биш наа баг залцсан. Салцсан юм. Тэ. Чи хэн дээр нээсэн? Би чинь зүгээр аав дээр очсон. Тэгээ маа авчихсан хувцсын дүндээс. Эхнэр мөхнэртэй болоо. Маа нөгөө төрсөн ирч юм амжилт үздэг байхгүй. Хоёр талд хоёр амжилт үзсэн. Тэгээ ахтай маа хойд ичтэй л ангандаа бас гайгүй. Хааш ч хүн шиг яваалсан. Тэгээ сүулдээд ч юм. Ганга тэмүүлсэн. Ганц нэг мууж үзүүддэг болоо л тэгэл. Маа тэр хойд ээжийн хүүхд надаас нэг 3 4 баглаа. Хоёр талаас хүүхдтэй нээсэн биш үү? Тий. Тэгэл сүулдээ бүр нөө аав ээж нээл зот. Оо зэрэг шот. Зотол эхэлж. Тэгээ зогтож. Тэгэл зүгээр тэр гэрээс зүгээр чигч юм. Барыг тэнд болцсон ч очиж. Тэр. Ээжтэйгээ очие гэж хандаж үзсэн үү? Шорон үрүүлж дэргэд байдаг. Гэхдээ томчуудын хувьд хэдэн алхмын цаана байдаг бол өсвөр үеийнхний хувьд яг дэрэгд нь оршдог. Бид амьдралын олон сонголт донд амьдардаг. Сонголт бүртээ бид төлбөр төлдөг. Нас бит хүрсэн хүмүүс бодож тунгаа шийддэг бол өсвөрийнхэн хорвоог бүрэн таниагүй тул буруу сонголтыг нэлбэг. Тим сонголтынхоо төлөөсийг дуртай зүйлс эрх чөлөөгөөр төлдөг бахан. Ээжийн чансан цай, эмээ өвөгийн тэрвэрлт гэх мэт. Нөгөө хүүхдүүд ичээд идэв шүү дээ. Биеийн амьдралын талаар ярингууд. Тэгээд эцэг тэгээ хөндийч нэгч нартай их зах хүмүүс хөндийлээд хүүхдүүд юу яг өсвөр наснд яг 14 хүрээлэр хүүхдүүд сонирхож эхэлсэн шүү дээ. Тэгээд тэнгүүтээ ерөн бол яг энийг бол эцэг ихтэйгээ сайн ярьж тэгээ хичээлүү. Тэгэл шууд ангийн найз нөхөдтэй бол нэг яриад байх шаардлага байхгүй. За өөрийнхөө ойр дотны хүнтэйгээ яриад тэгэл ерөн бол жоохон хуулийн талаар ерөн бол тэгээ хүүхдүүд нэг сайн мэдлэг байхгүй. Мэддэг нэг мэдэл мэдгүй нэг мэдгүй. Тэгэл ар гэрээсээс их ч одоо ойр дотны хол хүмүүсээс юм тэгэл асууж дотрол хоорондоо сайн ярилцж явах зүгээр л. Хичээл дээр ер нь одоо энэ талын мэдлэг мэдээллийг хэр авч чаддаг байсан бэ? Хичээл бол тэгэл худлаа л байдаг шээ. Яг өмнө нь хэлэхэд л. Тэ 12 жил юм. Тэгээ энд бол ихтэй би илүү бас сайн сурч байгаа л гэж бодож байгаа. Арай илүү нээлттэй ч болж байна тэг багш нар. За одоо яг манай байгууллагад харж байгаа хүүхдүүдийн жишээн дээр харах юм бол энэ хүүхдүүдэд өсвөр насны хүүхдүүд да ялангуяа өсвөр насны хүүхдүүдэд эрүүл мэндийн хичээл, бэлгийн боловсролын хичээл, мөн хууль эрх зүйн чиглэлээр яг хүүхдийн сэтгэл зүйн онцлогдсон тааруулаад өгөх шаардлагатай байгаад байгаа. Тэгэхгүй болохоор яг бэлгийн боловсрал гэдэг мэдлэггүйгээсээ шалтгаалаад яг энэ төрлийн гэмт хэргийг үлдэх тохиолдол маш олон байгаад байна. За тэрийг тэгэл ингэ шийдчихтэй юм уу? Эсвэл чи юусоо арих марих ууж болохгүй шүү. Гадар дотор юусоо гарч болохгүй шүү. Гэл эсвэл бүр ингэ хаалт тавьчихна. Тэгээд нөгөөхд чинь нэг удаа ингэ хоёр удаа хийж авдаа хандна. Сүүл рүү угаасаа л намайг сонсдгүй юм чин гэдэг байдалд ордог. Тэгээд өөр хин нэгэнтэй ярилцах зөвлөлдөх асуудал гараад тэр нь нөгөө л үеийнхэн найзууд. Үеийн өсвөр насны хүүхдүүд мэдээж биеиндээ зөвлөх хэмжээний байж чадахгүй шүү дээ, тий. Суур хүмүүжил байлаа. Манай ээж гэсэн надад хэлэрдэг гэсэн. Хүүхэд юус эцэгхээ яриг тоодгүй. Үе тэнгийнхнийхээ яриг бол амар сонсдог. Тэгээ нөө яг нэг хүүхэд яг тэгээ нөө үнэнгээ хэлсэн цагаас нөө эцэг нэг жоохон зодож нүд шийтүүлээд дараа нь худлаа яриад явчихдаг хүүхэд юус. Тэ. Би үнэнгээ л наа зодно гэсэн бодолд болж байна. Чи байж болохгүй гэсэн өөрийнхөө хувийн үзэл байдлыг тулгах гэдэг юм а тийм хүүхдтэйгээ ярилцаад яагаад ийм нөхцөл байдал миний охин хүүд юу болохгүй ханд гэдэг талаас нь хандахгүйгээр шууд хүүхдэд ингэж болохгүй тэгж болохгүй чи ийм байх ёстой гэсэн байдлаар хандснаар одоо өсвөр насны хүүхэд тотгошоогоо болох хандлагатай байдаг байхгүй юу? Бага насндаа авсан хайрын эмгэгээ буцаагаад нөгөө нийгмийн эсрэг одоо үйлдэл хийж
илэрхийлдэг ийм харамсалтай зүйлүүд байгаа. Тэгэхээр одоо ер нь гадаадын улс орнууд за тэр дундаа жишээлбэл миний мэдж байгаагаар Япон улс бол 2013 оноос хүүхдийн одоо гэмт хэрэг гэж байхгүй гэж зарлж эхэлж байгаа. Яг л хүүхдүүд бага насндаа авсан хайрын эмгэгээс улбаатай гэмт хэрэг хийж байна. Тэгэхээр энэ бол нөгөө шийтгэх ёстой зүйл биш, туслах ёстой процесс юм аа. Зарим эцэгчүүд хэлдэг шүү дээ. Би ч ингээ хоол хүнстэй хувцастай ингээ өсөж байна. Өөр юу хэрэгтэй юм бэ гэж зарим хүүхдүүдэд хэлж яадаг сонсогддог. Гэхдээ тэр биш байхгүй юу? Хамгийн гол нь тэр илүү их хайраар тэр хүмүүсийг хүмүүжүүлэх ёстой. Нийгэм зөвхөн болгох ёстой. Тэр зөөр хүмүүжлийг нь маш зөв тавьж өгөх ёстой. Анхдагч орчин өөрөө гэр бүл байдаг учраас гэр бүлийн зөөр хүмүүжил, эцэгхийн тэр үлгэр жишээ харуулж байгаа байдал тэр бол маш их нөлөөлдөг байна. Өөртөө үлгэрлэх ёстой. Өөртөө хамгийн гол нь үлгэрлэх ёстой. Миний ээж аав надтай ингэж ярьдаг ч болоосоо ч юм те ингээ ярьдаг байсан бол юм уу намайг ингээ гоё сонсдог байсан бол ингээ надтай илүү гоё байх байсан ч гэдэг юм те. Тэгээ ер нь бол нөгөө тийм дутуул хайрлагдсан. Тэгэл ээж аав ер нь одоо ч гэсэндээ хүүхдүүд ийм штэ. Ээж аав нь хүнд ирээд 1 жил болсон, 2 жил болсон, 3 жил болсон багтан ч ирээгүй гэр бүл байна, ээж аав байна те. Тэгэд хүүхд болохоор тэр яадан ихээр эзэн нэгэн цагт ээж аав намайг хайрлах гэдэг итгэлүүгээс алдраагүй хийдэг байхгүй. Тийм эцэгчүүдтэй холбогдоод хүүхдүүдээ ирэх үү гэд асуувал юу гэж хариулдаг вэ? Наад чи ер нь хэцүү шттэ. Би заримдаа яг үнэн байдлыг хүүхдүүдэд хүртэл яг ингэ шууд хэлэхэд хүртэл хэцүү байдаг. Сүүлийн үед бол эцэгчүүд ер нь ингээд ерийн сургуульд ч гэсэн яг тийм болчихсон байгаа байхгүй. Харж байхад ер нь ингээд эцэгчүүд сургуульд л өгчихсэн юм чи одоо энэ бол багшийн үүргээ гэд хайчих тохиолдол байдаг те. Тэрнтэй адилхан бас ингээд энд бас эцэгчүүд одоо хамгийн гол нь өөр хүүхдээ маш сайн анхаараач. Сошиал ертөнц маш сайн их хөгжсөн байна те. Тэн дээр одоо өөр хүүхд чинь хинтээ нөхрөлж байна. Хаагуур явж байна. Юу хийж гин гэдгийг хаяа нэг бас нэг судалж байхад гэмгүй. Тэгээ хүүхдтэйгээ илэн далангуй ярилцж байгаа ч хүүхдүүдтэй ерөөсөө ярилцдаггүйгээс маш их алдаа гардаг. Тэгээ ер нь ингээд судалгаагаар гарч байхад манай аав ээж хизээш надтай ингэж ярьж байгаагүй штэ. Тухайн хүүхдийг ингээд ороод ирэхдээ тухайн хүүхд маань одоо үгээ залгицсан. Маш хаагдмал орж ирдэг байхгүй. Маш их юм дотроо юм давчцсан байдлаас ажиглагддаг. Ягаад тэгэхээр арга гэрээс нэгдүгээр тухол байгаа. Ээж аавд өдөр бол өмсөлдөг байсан хүүхэд өмсөлж чадахгүй байгаа. Энэ чигээр ирэхэд бол маш их жоохон дотгошоогоо болсон байдалтай. Гэр бүлээ санагалсан өсвөр насны хүүхд өөрөө бас нэг тийм сэтгэл зүй докторгүй учраас өдөрхөн инээгээд нийгмийн ажилтаа ингээл яриад уцаа ээж аавтайгаа уцаар яриад захин видео уулзалт хийгээл эргэл дуулалтаар уулзсан ч гэсэндээ оройноос уйлж магадгүй л байхгүй. Хайр гэж юу вэ чиний? Миний хувьд бол хайр гэдэг бол ер нь халамж юм л. Халамжлал ер нь дээл сайн сайхан амьдрал явуулдаг хайрлаа болдог гэж бодож байна. Ирээдүйд
ямар хүн болохыг хүсэж байна? Би ирээдүйд тэрийн хүн болж бодож байна. Цэргийн хүн. Тий. Эндээс гараад зэрэгтэй. Шууд цэрэгтэй яваа. Тий. Яагаад цэргийн хүн болъё гэж бодов? Ер нь бол нөгөө төсвөр төвчээр татуужилтай ч юм сэтгэл хаттай. Ер нь хаач тийм бардам мэдээж зэрэг юмс чинь. Тийм л хүн л гэж үзсэн. Өсвөр насны 546 хүүхдээс сэтгэлээр унах гутрах тохиолдол байсан уу? Хэрв тийм бол ямар шалтгаанаас болсон талаар судалгаа авахад 76-нд гэр бүлийн зөрчлөөс 67 эдийн засагтай холбоотой шалтгаанаар сэтгэлээр унсан гэж байсан бол 65 нь цахим гадуурхалтаас болсон гэж хариулсан байна. Судалгаанд оролцсон хүүхдүүдээс ердөө 12 нь сэтгэлээр унах гутрах тохиолдол байгаагүй гэжээ. Мөн судалгаанд хамрагдсан 546 хүүхэд сэтгэл хөдлөлийн түвшин 23% буюу хүн сэтгэл хөдлөлийн түвшинд байна гэсэн дүн гарсан байна. Жишээлх юм бол одоо манай хоригдж байгаа 16 өсвөр насны хоригдлын 60 орчим хувь нь хагас өнчин байгаа. Мөн асрамжийн газарт одоо амьдардаг 2 хүүхэд байна. Амьдарч байсан тийм ээ. Өөрийнх нь их нь байдаг. Гэхдээ тэр нь болохоор одоо асран хамгаалах одоо харж тэтгэх чадваргүй гэдэг шалтгаанаар асрамжийн газар одоо амьдардаг жишээтэй. Тэгэхээр эцэг эхчүүд өөрсдөө маш их тийм гэр бүлийн боловсрал сайтай хүмүүжүүлэх бас нэг тийм үлгэр жишээ хүмүүс өөрсдөө байх шаардлагатай байдаг. Хүүхдийн одоо өрмөц чанарыг нь ойлгохгүй тэрнээс үүдэлтэй хүүхдээ бусдтай адилхан байлгахаар эсвэл бол ийм байсангүй тийм байсангүй гэдэг үүднээс эцэг эхчүүд хүүхдийг одоо тийм ээ сэтгэл санааны таагүй тохгүй байдалд оруулснаар сэтгэл санааны хүчирхийлэл маань өртөгдөд байгаа. Үүсээд байгаа байхгүй юу? Нөгөө эсрэгээр бас нэг аюултай зүйл бий. Хит хайрлах гэж. Хит өмнөөр нь орох. Хит одоо хүүхдийн чадварыг илрүүлэхгүй байх. Өөрт нь итгэхгүй байх, зачиж чадахгүй штэ ингээд хуцаа өмсөхөөрөө нэг буруу өмсчдэг бэж ч юм уу тий. Одоо юу гэдэг миний ер нь бол ийм л төрлийн хүүхдүүд хит бөөцөлөлтэй эцэг их эмээ өвөдөр эрх дураараа өссөн хүүхдүүд нэг халтраад ороод ир чинь бүр яг нөгөө сэтгэл зүйн гэмтэл ихтэй ар гэрийн зөрчил маргаа өсвөр насны дээрээ хараа хяналтгүй байснаас бас гэмтэрэгт ороод ирж байгаа хүүхдүүд байгаад. Тэгэхээр тэр нөгөө хит бөөцөлөлтэй эрх дураараа өссөн хүүхдүүдийг л би яах гэдэг нь вэхээр хайрлж ийн гэдэл нөгөө хамаг л нөгөө юмыг бэлдэж өгöd байдаг. Нөгөө бие даах чадвар, үг сонсох чадвар, өөрөө өөрийгөө таньж мэдэх тэр боломжийг олохгүйгээр бүх асуудал нь урдаас нь шийдэж өгдөг те ээж аавд. Энэ байдлыг жоохон болмоор санагдаад. Хүүхдүүд аяач гэсэн сонсож ойлголцож ярилцаж тий өөрийг нь ойлгох ингээд хүлээж авч буруу зам руу орох гэж үл тэрийг нь татаж чангааж ч юм уу ээлдгээр зөөлмөр хэрцэж тийм ашигт бас бэлсэн дээр хоо яаж амардаг хэлэхэд бол манай тусгай байгууллагт ирж байгаа хүүхдүүд яг түлхүүрийн гээч гэсэн цоочтой авдарч хүүхдүүд ирдэг. Тэр түлхүүрийг хэн нээж хэн олох ёстой гэдэг нь албаа агч бидний үүрэг байдаг. Тухайн хүүхдийг үнэхээр тэр түлхүүрийг тааруулж чадах юм бол тэр хүүхэд маш амжилттай явдаг, өсдөг, дэвждэг, сурдаг, суралцдаг, төлөвшдөг. Тэгээд манайх одоо тэр ч утгаараа нөгөө хажуудаа ерөнхий боловсролын сургуультай учраас ерөнхий боловсролын сургуульд маань 12 дугаар ангиа төгссөн хүүхдүүд эсэлтийн ерөнхий шалгалт өгөөд амжилттай суралцаад цаашаа ихтэй сургуульд одоо элсэн суралцж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар 9-өөс 17 насны хүүхдүүдийн дунд сэтгэл түгших эмгэг 13%, зан үйлийн эмгэг 10.3%, сэтгэл хөдлөлийн эмгэг 6.2% байна. Судалгаанаас харахад сэтгэл түгших, зан үйлийн, сэтгэл хөдлөлийн эмгэг зохилж байна. Манай улсын хувьд нийт өсвөр үеийнхэн дунд сэтгэл готрол их, дийлэнх нь сэтгцийн тулгамцсан асуудалтай эмгэг өөрчлөлттэй байна. Аав нь ялаа. Аав 14 дахь бурхамс. Ээжтэйгээ яг энэ талаар ярилцгаж үзсэн одоо ер нь яг ингээд хайр дурлал юм байдаг. Одоо дэлхийн харилцаа гэж. Өөрөө одоо яг тэгэл яшмэчээсээр мөрж байгаа хичээл эвгүй л идэв юм шиг. Ер нь дээр үе юмс чи ер нь тиймэрхүү тийм шиг. Тэр үе хүмүүс. Тэгэл нэг ярьж байна. Нэг сайн мэдлэг өгөхгүй шүү дээ. Харамсмаар юм уу миний нэг эмзэглдэг зүйл бол одоо хүчинтэх гэмт хэрэгт хүүхдүүд маань маш их одоо шийтгүүлж орж ирж байна. За энэ төрлийн гэмт хэрэг маань эрүүгийн хуулиндаа
хүлээх хариуцлага ярах хорих яллахын хэмжээ нэлээд өндөртэй ордог. Тэгээд яг өсвөр насны хүүхэд тэгээ анх удаа гэмт хэрэг хийсэн гэдэг байдлаараа бол яг юу ажиллаа юм л да 50% л 16 жилийн хорих яллыг 8 жилээр сонсоод энэ төр ороод ирж байна. Тэгэд энэ байдал үнэхээр тэр хүн хүүхдийг барьж аваад дараад насанд хүрээгүй хүүхдээ одоо үнэхээр хүч хэрэглээ те бэлгийн хөвчлөөнд нь халтцсан юм уу гэдэг ингээр бас тийм нөхцөл байдал нь тун цөөхөн те хоёр одоо найз нөхөд найз охинтойгоо үеийнхэнтэйгээ үргэлж шохорхож явж байгаа л хоёулаа өсвөр насны дээр чинь юм л үзэх тийм сонирхол хүсэл тийм үл өндөртэй байдаг шүү дээ. Ялангуяа өсвөр насны эрэгтэй хүүхдүүд тэр нөө бэлгийн бойжилт өндөр явагддаг үе. Тэгэд энэ байдлаас болж одоо хоорондоо бэлгийн харилцаанд орчдөг. Тэр нь одоо юу гэдэг хууль хяналтын байгууллага дээр очихороо хоёулаа насанд хүрээгүй учраас одоо энэ гэмтэргийн шалтгаан нөхцөл болоод ингээ ороод ирж байгаа. Тэгээд энд үл яг уу ээж аавуудын л хараа хяналт аягүй хэрэгтэй байна. Хүүхдүүдийг өсвөр насны дээр нь одоо энэ том болцсон гэдэг байдлаар нь орхиод одоо дүүнертэй анхаарлаа илүү хандуулдаг ч юм уу тий. Энэ байдал дээрээс өсвөр насны хүүхдүүдийг бид нарыг алдаж байна тий. Гэмтэргийн ертөнц рүү алдаж байна, түлхэж байна. Насан туршаагүй байж хүчингийн хэрэг үлдээд ял шүтгүүлж байгаа бас нэг юм эсэг байгаад байгаа. Одоо тийм хүүхдүүд одоо юунаас үүдээд тийм хэрэг хийсэн байж болох бол энийг яг нөгөө хүчингийн хэрэг гэж үздэг манай улсын хуулийн одоо нэр томьёолол өөрөө ийм байна л да. Яг үнэндээ бол тийм ээ одоо сэтгэл зүйчдийн эсвэл одоо багш нарын үзэж байгаагаар өсвөр насны хүүхдийн тэр гаж байдал тий одоо нөгөө одоо сексэд донтох тэр гаж байдал нь өөрөө яг үнэндээ хүүхдийн одоо нөгөө өсвөр насны хүүхдийн онцлоггийн нэг хэлбэр нь. Тэгэхээр энийг юуг одоо хүчирхийлсэн гэмт хэрэг гэж үзэх вэ гэдэг тэр цаад одоо нэг агуулгыг би огт мэдэхгүй байна. Гэхдээ бараг бүх хүүхдээр илэрч магадгүй өөр хэлбэрээр илэрч магадгүй гэдэг ийм одоо процесс байгаа. Тэгэхээр яг нөгөө хүчирхийлсэн гэж үзэхийг бол би бол хүлээн зөвшөөрдөггүй. бид хүний эрх хүүхдийн эрхийн хэрэгжилтийн хувьд хаана явна вэ? За бид нар бол дэлхийн бус улстай харьцуулбал яг одоо Монгол улсын байх ёстой төвшингээс их доогуур явж байна. Бид нар бол ардчилсан үндсэн хуультай хууль эрх зүйн тогтолцоон дээр хүний эрхийг хамгаална гэдээ бүх төвшөнд заажсан улсын хувьд тэр бусад улсуудтай яг ижилхэн хуультай улсуудтайгаа өөрсдөө харьцуулах юм бол бид нар ёроолд нь явж байгаа. Нийгмийн хамгийн бага нэгж гэр бүл те гэр бүл аз жаргалтай байх юм бол тэгээд ер нь бол улс орны хөгжил сайхан явчихвал байх л та. Тэгэхээр би ч гэсэн одоо юу гэдэг хүүхдүүдтэй те та ч гэсэн хүүхдүүдтэй одоо намайг үзэж байгаа бол хүмүүс үр хүүхдтэй те өөрийн үр хүүхдүүдийн өмнө хүлээсэн хариуцлага үүргээ ухамсарлаад тэрийгээ сайхан одоо биелүүлчихье. Ер нь бол эмөө хэрэг амьд сэрэн дээр нэг хурдхан шигнээс гараад нэг очоод хажууд нь бас төшиж сайхан төшиж тулаад амьдрий гэж бодсон. Сүдэртэн тоглоод мандах наран чаргасныг мэдсэнгүй Олбар шаргал янзагны өчрөлтэй жигээ саялныг санааю Ёс суртахууны хэм хэмжээг давж гიშгэхгүй тулд хэрхэн яаж алхах ёстойг томчууд зааж сургах ёстой гэсэн. Нэг ёсондоо бусдад гай болохгүйгээр амьдрах аргыг сургах нь том хөрөнгө оруулалт болж байгаа юм. Тэдний гэгэн хүсэл дэврэн мөрөөдөл сониучхан байдлыг нь дэмжиж
хэрхэн яаж амьдрах ухааныг томчууд та бид заах болно. Хүүхэдтэй хүн бүрт зориулв. Тэгээс тэг.